Байцгаана уу. Өнөөдрийн подкастаар бид Айл хийсэн фааланы бичиж тэмдэглэлийн хүч номыг хуваалцах болно. Энэ ном хэрхэн бичиж дадлыг амьдралдаа хэвшүүлснээр зорилгодоо хүрэх, сэтгэл зүгээ сайжруулах, өөрийгөө илүү гүнзгий ойлгож боломжийг нээж өгөх талаар өгүүлдэг. Сонсогч та бүхэн амьдралдаа ашиглах үз энгийн мөртлөө үр дүнтэй аргуудыг хүргэх болно. Зохиолчийн талаар альт дурдъя. Айл хийсэн фаалан бол зохиолч, зөвлөх, яриа хөтлөгч бөгөөд олон хүмүүст бичих дадал хөгжүүлэх, өөрийнхөө амьдралыг сайжруулахад тусалдаг. Тэрээр өөрийн амьдрал дээрх туршлага болон олон жилийн судалгааны үр дүнг энэ номдоо тусгасан. Айл хийсэн олон ном бүтээж бичихийн хүчээр өөрийгөө илэрхийлж амьдралаа өөрчлөх боломжийн талаар батлаар ирсэн ийм зохиолч юм байна. За тэгээд энэ номонд бол дараах санаануудыг онцолсон зорилгоо бичих нь хэрхэн амжилтанд хүрдэг вэ? Амжилтанд хүрэх зөв замыг тодорхой болгож урам зориг өгдөг. Өдөрлөг хийх нь стресс төгсгөрийг багасгаж сэтгэлийн амар амгаланг бий болгодог. Бичих дадал бол биднийг одоо цагт нь төвлөрүүлж санаа бодлоо цэгцэлдэг. Тогтмол бичих нь биднийг илүү бүтээлж ухаалаг болгох амьдралын тодорхойлтыг гаргаж ирэхэд тусалдаг гэж байна. За энэхүү ном нь бичих дадлыг хөгжүүлснээр хэрхэн өөртөө итгэлтэй үр дүнтэй амьдралын хэв маягийг бий болгох талаар бодтой зөвлөгөөнүүд өгдөг. Тэгээд эндээс ишилсэн 7 гол зөвлөгөөгөө та бүхэндээ хүргэх гэж бэлэн боллоо. За эхний зөвлөгөө зорилгоо бичих нь амжилтыг нэмэгдүүлнэ гэж байна. За Айл хийсэн фаалан зорилгоо бичгийг амжилтанд хүрэх нэгэн чухал алхам гэж үздэг. Зүгээр л дотроо бодож төлөвлөхөөс ялгаатай нь зорилгоо бичих нь түүнийг илүү бодтой, илүү тодорхой болгодог. Энэ нь таны санааг гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон хувирах үйл явц. Бичгүйд таны зорилго илүү харагдахуйц, баригдахуйц зүйл болоод хувирчдаг. Үүний үр дүнд та өөрийн хүссэн үр дүнд төвлөрөх, өдөр бүр ахиц гаргах хүсэл эрмэлзэлтэй болдог. Жишээлбэл илүү амьдрах гэж бодхоос илүүтэй өдөр бүр 30 минут дасгал хийх. 7 хоног бүр 5 удаа жимс хүнсний ногоо идэх гэх мэт юм бичих юм бол илүү эрүүл амьдрах гэж бодхоосоо илүүтэй ийм тодорхой юм зорилтыг бичээд авах юм бол амьдралдаа илүү хэрэгжүүлэхэд хялбар болно. За зөвлөмж бол том зорилгоо жижиг алхмуудад хувааж бичих ёстой. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай хуваар дэд зорилтуудыг төлөвлөн зорилгоо бичсэний дараа үргэлжлүүлэн хянаж ахиц дэвшил гаргаж бай гэж байна. За зорилгоо бичих нь зөвхөн таны хүсэл мөрөөдлийг тодорхой болгох бус таны тархины үйл ажиллагааг идэвхжүүлж амжилтанд хүрэх магадлалыг эрс нэмэгдүүлдэг гэжээ. За хоёр дахь гол төлхөр бол өдрийн тэмдэглэл хөтлөх нь стресс төгшүүрийг бууруулдаг гэж байна. За өдрийн тэмдэглэл хийснээр стресс төгшүүрийг бууруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм гэж тэмдэглэжээ. За бодол мэдрэмжээ цаасан дээр буулгаснаар хүн дотроо хадгалж байсан дарамт, сүрэг энерги гадагшлуулж сэтгэл зүгээ хөнгөлдөг гинэ. За бичгэн тухайн хүний бодлыг зэгцлээд асуудлыг илүү тодорхой болгож харах. Жишээлбэл ямар нэг зүйлд төгсөж байгаагаа мэдэрч байгаа юм бол шалтгааныг нь тодруулахын тулд юу намайг төгсөөж байна вэ гэдгээс эхлэх нь үр дүнтэй. За энэ арга нь асуудлын гол цөмийг таньж шийдвэрлэхэд хялбар болгоно. Өдөрлөг хийх нь бодол мэдрэмжээ хуваалцж байгаа мэд сэтгэлийн тайвшрал авчирна. Энэ нь зөвхөн амар амгалан мэдрэмж төрүүлэхээс гадна альва бэрхшээлийг зөвөр боловсруулах ойлгоход илүү туслана. Өдөр тутамдаа 5-аас 10 минут зарцуулаад өөрийн мэдрэмжийг чөлөөтэй шүүмжлэлгүйгээр бичих дадлыг хэвшүүлснээр амьдралын стрессийг мэдгэдгүйц бууруулах боломжтой шүү гэж. Бичсэн зүйлээ бусдад үзүүлэх шаардлага байхгүй болохоор тэрийг ерөөсөө чөлөөтэй илэн далангүй байх нь хамгийн чухал. Энэ хялбар арга нь дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх үр дүнтэй хэрэгсэл болж чадна гэж тэмдэглэжээ. За цаашаа 3 дугаарт нь бичих нь
дадал оюун санааг тайвшруулж одоо цаг дээр төвлөрүүлнэ гэж. За тэгээ одоо цагийн мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Тогтмол бичих дадал бол одоо хүмүүсийг одоо цагт төвлөргүүлж дотоод амар амгалан мэдрэхэд тусалдаг. Бичих үйл явц нь өнгөрсөнд болж өнгөрсөн одоо асуудал санаа зовох эсвэл ирээдүйн айдаст автснаас илүү тухайн мөчөд төвлөрөх боломжийг олгодог. Жишээлбэл одоо өдөр бүр хэдэн минут зарцуулаад тухайн өдрийн мэдрэмж, бодсон зүйлсээ тэмдэглэх нь санаа бодлыг намжаагаад өдөр тутмын стрессийг багасгадаг. Энэ нь хүмүүс тухайн мөчөд болж буй зүйлсийг хүлээн авч одоо мэдрэг мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Тогтмол бичих нь хүмүүсийн бодлыг зэгцэлж амьдралыг энгийн бодит байдлаар хүлээн авахд тусалдаг. Жижиг зүйлсээс баяр баясгалыг мэдэрч ирээдүйд хийх зүйлдээ хэд санаа зовхоос ангижирч өөрийгөө тайвшруулдаг. Энэ дадал нь хүмүүсийг илүү ухамсартайгаар одоо баяртайгаар амьдрахад хөтөлдгөө гэж. Дараа нь болохоор бичих нь илүү тодорхой ойлголт авчирдаг. Бичих нь бодол мэдрэмж туршлагаа зэгцлэх тодорхой болгох гайхалтай арга хэмээг зөвлөж тэмдэглэсэн. Амьдралд тулгардаг олон асуудал сэтгэл зүйн төвөгтэй байдал бичих замаар ойлгомжтой болж шийдлэн аяндаа тодордог. Бодлоо бичих одоо бичиж эхлэх үед эхэндээ бол одоо замбраагүй мэд санагдаж болно. Гэхдээ айжмаар битэн зүйлсээсээ загвар хамааралтай мэдээллийг олж харах чадвартай болдог. Жишээлбэл та өдөр тутмын стрессээ бичиж байхдаа ямар үйл явдал нөхцөл байдал таныг одоо ихээр түгшээж байгаа талаар ойлголт аваад түүнээсээ зайлсхийх эсвэл одоо шийдэх арга замаа олж чаддаг болно гэж. Бичих нь одоо сэтгэл зүгээ судлах, дотоод ертөнцөө илүү сайнаар танихад тусалдаг. Энэ үйл явц нь хариуцлагатай шийдвэр гаргах, өөрийн үнэт зүйл зорилгыг тодорхой болгох, мөн өөрийгөө илүү гүнзгий ойлгох, илүү үр дүнтэй арга хэрэгсэл юм аа. Бодол туршлага цаасан дээр буулгаснаас илүү тодорхой зорилготой болж дотоод зөрчил эргэлзээний зангилааг тайлах боломжтой. Бичих нь бодол. За 5 дугаар ишлэл. Бичих нь бодол үйлдэлийг өөрчилнө, зан төлөвийг өөрчилнө. За бичих үйл явц нь одоо хүний бодол сэтгэлгээг эргээр өөрчлөх хүчтэй. Энэ нь хүмүүсийг одоо сөрөг хөвчлээс салгаж амьдралыг шинээр харахад тусалдаг. Хүний бодол бичих явцтай илүү уялдаа холбоотой бүтээлч болж өнгөрсөн үйл явдлуудыг өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Жишээлбэл хүнд хэцүү нөхцөл байдлыг бичих үед хүн өөрийн мэдрэмжийг тодорхойлж шалтгаан үр дагаврын талаар бодож эхэлдэг. Энэ нь тухайн нөхцөл байдлыг дахин үнэлж өөр өнцгөөс харахад туслана. За бичих явцдаа хүмүүс сөрөг бодол хандлага хянаж түүнийг эерэг бүтээлч байдлаар одоо орлуулах боломжтой болдгоо гэж. Бичих нь одоо өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг. Тэгэд зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй болгодгоо. Энэ үйл явц нь хүмүүсийг одоо бодлоо зэгцэлж үйлдэлээ өөрчлөхөд түлхэж өгдөг шүү. Тэгэхээр тодорхой зорилго хандлагыг бичих нь тухайн хүнийхээ одоо өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлөөд илүү үр дүнтэй аз жаргалтай амьдрах үндэс нь болдгийм байх шүү гэж тэмдэглэсэн байна. За 6 дугаар эмзэг байдал болон одоо үнэнч байдал гэж байгаа. За бичих үед эмзэг байдал болон үнэнч байдлыг одоо хадгалах нь одоо бичгийн хамгийн үн цэнтэй хэсэг гинэ. Өөрийнхөө бодит мэдрэмж, туршлага, бодол санаагаа шударгаар цаасан дээр буулгах нь хүмүүсийн дотоод ертөнцтэй холбогдох үүр болдгоо гэж. Энэ үйл явц нь хүмүүсийг бусдаас нууж явсан зүйлээ хүлээн зөвшөөрч өөрийгөө ойлгох, хүлээн авахд тусалдаг. Жишээлбэл сэтгэлийн хүнд дурсамжууд, эмзэг асуудлуудыг бичих үед эхэндээ энэ нь одоо хэцүү санагддагч энэ үйл явц нь тухайн дурсамж, асуудалтай нүүр тулах, сэтгэл зүйн ачааг багасгах холбогдолтой байдаг. Өөрийнхөө эмзэг талыг хүлээн зөвшөөрөөд одоо үүнийг бичгээр илэрхийлэх юм бол
их тайвшираад 50 байдалд хүрээд өөрийгөө шин төвшөнд ойлгох боломжийг нээдэг шүү гэж загсан байна. Бусдын хүлээлтэнд одоо нийцэх гэж хичээхийн оронд тийм ээ өөрт байгаа жинхэнэ мэдрэмжийг бичгэн хүн төрөлхтний нийтлэг чанаруудыг ойлгоод бусадтай дотны холбоо үүсгэхэд тусалдаг. Энэ нь зөвхөн бичигч хүнд сэтгэлийн амар амгалан авчрахаас гадна бичсэн зүйл нь бусдад ч хүндэтгэл ойлголцол төрүүлж болдгоо. Бичиг нь хүмүүсийг өөрийн амьдралд хариуцлагатай хандах бодит амьдралаа хүлээн зөвшөөрөхөд түлхэж өгдөгөө. За хамгийн эцсийн ишлэл 7 дугаарт нь бол тогтмол бичих дадал зүгээр л чухал шүү гэж байна. Тогтмол тасралтгүй бичих нь бичих дадал нь одоо бичгийн бүх одоо үр өгөөжийг мэдрэх үндэс бол. Тэгэхээр энийг зүгээр л дадал бол гэж. Зөвхөн нэг удаа бичээд орхих бол биш. Бичгийг өдөр тутмын зуршил болгосноор өөрийнхөө одоо дотоод ертөнцтэй илүү гүнзгий холбогдоод амьдралдаа илүү ухамсартайгаар хандаж эхэлнэ. За тасралтгүй бичгийн сахилах бат өөрийгөө ойлгох, амьдралын томоохон зорилгоо тодорхойлох боломжийг олгодог. Жишээлбэл өдөр бүр 10-аас 15 минутыг л тийм ээ өөрийнхөө бодлыг мэдрэмжээ бичиж болно. Эсвэл тухайн өдрийнхөө үйл явцын талаар бичиж болно. Гэх юм бол одоо өдөр бүрийнхаа жижиг амжилт сорилтуудаа анзаардаг. Тэгээд дотоод өөрчлөлтөө ухамсарлахад тусална гэж. Энэ дадал нь зөвхөн бичих чадвар нэмэгдүүлэхээс гадна сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой, өөртөө итгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Хүний бодол, зам байдал, зуршлыг өөрчлөхөд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг болохоор бичгийн аж тусыг мэдхийн тулд төвчээртэй тасралтгүй байх нь чухал гэж. Тогтмол бичих нь одоо зөвхөн өөртөөгөө холбоо тогтоох, харилцааг сайжруулах, өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгоо боддоор хэрэгжүүлэхэд туслах дадал юм аа. Хин нэгэнд зориулсан зүйл биш байгаа тийм ээ. Хэрв тасралтгүй тууштай байж чадах юм бол бичих нь хүний амьдралд бодиттой өөрчлөлт авчрах гайхамшигтай арга болно гэж. За өнөөдрийн дугаараа энэ түрээд өндөрлөе. Айлс Фолны бичижлэн дэлхийн хүч ном нь таныг бичих дадлыг амьдралдаа хэрэгжүүлж илүү аз жаргалтай бүтээлч байхад урам зориг өгөх болно гэж найдаж байна. Бидний подкастыг сонсож бичих үйл явц танд ямар ач холбогдолтой болохыг эргцүүлсэнд баярлалаа. Дараагийн дугаар дээр уулзъя.